За өрөөмөнд. За бид хоёр аяллыг дэмжиж ажиллагч Моли Милон Ариш ба та ирээд сууж байна. Орон зог энэ барьж байна. За бид хоёр энэ ирж хооллох үнэхээр дуртай. За тэгээд аяллахаа шинэнг бид хоёр бас та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Тайлангаа тавих гэж байна. За бид хоёр тэгээд 12 хоногийн аялал хийгээд ирлээ. Казахстан, Узбекистан, Самаркандаар явсан байгаа. За тэгээд Узбекистан их гоё таалагдсан надад бол тийм ээ. Тэгээд Ташкент гэж гоё хот байна. Самарканд, Бухар, за тэгээд мөн Хива гэдэг ер нь их гоё хотуудтай дандаа түүхэн дурсгалтай Монголын түүхтэй холбоотой ийм сайхан хотууд байдгийн. За тэгээд бид хоёр чинь Доглон төмөр хааныхаа гунхан дээр очсон. За түүний хатан Биби хамам гэдэг том сум дуган дээр нь очсон. Улугбек гэдэг Доглон төмөр хааны хүүгийнх нь бас сум дуган дээр нь очсон. Гэх мэтлэн үзэх юм. Ер нь бол үзэх юм ихтэй тий. Тэгээд тэр хотын нөгөө паркууд нь Ташкентийн тэр паркууд нь надад гом их таалагдсан. Оо тий гоё. Ямар гоё юм бэ тий. Бараг л Диснейленд шиг тий. Оо тийм ээ. Оо тэр ус оргилуур амьдралтаа л тийм гоё ус оргилуур харсангүй тэнд харлаа. Бас тэрнээс гадна юу үнийн хувьд маш боломж даярлангуяа Узбекистан бол $30 бол ер нь гайгүй тун буудал хотынхоо төвд тийм буудал болоод орчих юм байлээ. За $40-50 төлөх юм бол бүр тасархай буудалд орох юм байлээ тийм ээ. Тансаг зэрэгтэй буудалд орох юм шүү. Тийм байх тийм. Тэгэхээр манайхан Узбекистан руу явах тэр чиглэлийг бас сонгуул гэр бүлээрээ бас аялал бас их тохиромжтой санагдсан. Манайхан ер нь Узбекистан руу нэг явдгүй шиг байгаа тийм ээ. Тийм байлээ. Монголчууд нэг их очдгүй юм шиг санагдсан. Тий. Явал нэг 2-3 хүмүүс л явдаг багтай нэг хэцүүхэн хүмүүс гэдэг асуудал юм байлээ тий. Би нөгөө хятадтай андуурхан их юм байлээ тий. Тэгээд хятад солонгостой. Хаанаас ирсэн гэ Монгол гэхээр тийм үү гэл тий. Чингис хаан гэл тий. Тэгж ярьдаг болсон байдаг шүү дээ. Тий. За Казахстан бол жоохон үнэтэй санагдсан. Казахстан үнэтэй байсан. Ер нь ингээ хүнсний дэлгүүр нь ороод юмын манай Монголтойгоо ингээ харьцуулаад үзэхэд бол манайхаас чүчүүд үнэтэй байж таарч илээ. Юмнууд нь. Узбекистан бол үнэхээр хямдхан. Хүнс за бараач гэсэн гайгүй юм шиг байсан. Тий. Хүнс бол айгүй хямдхан байсан. 10 хил гарна шева гэл Монгол мөнгөөр 2000 гаруй төгрөгөөр авч байгаа штэ тэр том чигээр. Тий. Жимс бол угаасаа жимсний орой чинь тий. Жимсэн их хамттай. Тий. Ер нь Узбекистан руу явбал үзэх юм ихтэй. Тэгээд боломжийн газар хоолны нэг сайхан хамттай бүр юм хоолны түүр хийж бүр ирдэг гэж байгаа үстэй тийм ээ. Тэгээ бүр хоол идэх гэж зорж бүрэ гэж ирдэг гадны жуулчд байдаг гэж байна. Тийм. За Самарканд дот бол бас их гоё санагдсан. Тэгээ буудлууд нь гайгүй тийм ээ. Хоол нь хамттай. Яг бид нарт тохирсон халуун ногоо гэдэг ах юмгүй. Тэр айхтар нөгөө далайн малаант байхгүй. Нөгөө том толгойтой загас магас байхгүй. Надад бол хоол нь маш их таалагдсан. Тэгээд ер нь Узбекистан надад маш их таалагдсан. Казахстанд ч гэсэн бас үзэх юм байна. Тэ бид хоёр ч 3028 метрийн өндөрт гарч үзлээ шүү дээ тэр. Алатау бол илүү. Тэ хэрэглүү чи нөгөө юугаар кабель караар ингээд гарсан шүү дээ. Тий, дүүж. Үнэхээр гоё юм байлээ. Тий. Тийшээ гарч үзлээ цас дуул байна. Тэ тэгээд бас тэр хөх толгой гэдэг тэр хамгийн өндөр телевизэн антен те тэрний доор нь ингээ хөх толгой гэдэг тэрэн дээр чинь одоо парк антны хүрээлэн бас янз янзын байдсан байлээ шүү. Тэгээд Узбекистан бас үзэх юм ихтэй байлээ. Гоё паркууд байдсан байлээ. 3 том парк байдсан байлээ. Тэр паркууд нь те үнэхээр гоё Диснейленд шиг айгүй гоё сойролоор те янзын гоё надад маш их таалагдсан Узбекистан. Йоо, Казахстанаас Узбекистан одоо явхад
галт тэргээр яваарай гэж зөвлөмөр санагдсан шүү. Автобусаар бас очиж болдго юм байна, нисч болдго юм байна. Зөвхөн хамгийн яг зөв сонголт нь бол галт тэрэг санагдсан. Яг гэх юм бол галт тэргээр нь хил нэвтрэхэд бол хил нэвтрэхийн тэр нэг асуудалгүй нэвтэрчдэг. Автобусаар явахаар нөгөө буугаад ингээд штам даруулахад бол айгүй төвөгтэй. Их замбраагүй юм байна. Айгүй замбраагүй. Амар урдуур дайрна тийм ээ. Хэдэн хэсэг болж байгаа ч юм тийм. Айгүй хэцүү. Тэр нь бол айгүй ихтэй тийм ээ. Тий тэр зүгээр галт тэргээр юм уу эсвэл онгоцоор явчихвал тийм асуудал байхгүй амар санагдсан шүү. Галт тэргээр явхад бол тэр хооронд Ташкент Алматы хоёрын хооронд 18 цаг явж байгаа. Гэхдээ галт тэрэг нь маш тухтай. Тий. Маш тухтай. Ерөөсөө орон дээр нь толгой тавиад унтчих нь айгүй гоё тухтай ортой. Тэгээд үнэ нь болохоор нэг хүний тэр хооронд явхад 200 мянган төгрөг байсан. Онгоцоор нисэх юм бол Ташкент Алматы хоёрын хооронд нэг хүний 400 мянган төгрөг. Хугацаатай бол яг 18 цаг вагоноор явхад ямар ч асуудалгүй купенд туглаад явчих юм байлээ. Тий. За мөнгө хамаагүй доллараа битгий хамаагүй солиулаарай. Яг гэх юм бол нэг Үзбекистанд очиж тэнгийг солиулах гэж бас мэдээ хэцүү байсан. Тэнгээ солидог банкнд тусдаа тий. Бас нэлээд явж иж тэнгээгээ солиулдаг. Доллартай бол хаач очиж хаач дуртай солилцдог тийм ээ. Тэгээ мөнгөө ер нь нэг мөсөн ингэж нэг газар очиж солих биш. Доллароо ингэж багаар нэг $100 солиулаад $200 солиулаад ингэж явмаар юм байл шүү дээ. Бид хоёр чинь туршлагагүйтэй бас ингэж хамаг мөнгөө тэнгээ болгоцсон чинь дараа нөгөөхөө сум болгох гэж бас жоох хэцүү байсан шүү дээ. Тийм асуудал гард юм байлээ. Тэгээд бас нэг карттай олон улсын карттай явбал яг аминд ордог юм байлээ тийм ээ. Тийм тэр карт чинь харин айгүй гайгүй юугаар уншигдчихдаг гэсэн шүү. Тийм байлээ. Тийм. За тэгээд очиод бас Яндекс.Go гэдэг аппликейшн заавал суулгаарай. За тэгэх юм бол бүх үйлчлэгийг Яндекс.Go-гоор авчин хамгийн наазах нь таксинд ямар ч асуудалгүй таксигаа дуудаад яг өөрийнхөө өмнө авчираад дуудаад хэдэн төгрөгөөр явах нь нүгтэл чинь гараад ирдэг тийм ээ. Таксинд нэг дуудчихаа тэгээд хэдэн төгрөг гарах бол гэдэг санаа зовхгүй амар тийм ээ. Харин тийм. Узбекистанд одоо дандаа нөгөө Chevrolet машин явдаг. За бараг л нэг 190% нь бараг Chevrolet тийм тэр нэг сонирхолтой байсан. Тийм. Тэгээд ягаад гэвэл Узбекистанд Chevrolet машины үйлдвэр нь байдаг. Тэгээд бас гэрэлтэй гэж байгаа тийм. Үйлдвэртэй гэрэлтэй. Тэгээд их машин Chevrolet явдаг. Таксинууд нь дандаа Chevrolet, янз янзын Chevrolet-ууд байна. Тэгээд Яндекс.Go-оор таксины дуудлага өгөхөд ерөөсөө за тэдэн минутын дараа тийм өнгийн тийм номертай Chevrolet машин гэд тэгээд доор нь яг очих газрын маань хүртэл үнэтэйгээ хэдэн мянган сум гэд шууд гараад ирдэг. Асуудал байхгүй. Ямар ч үн мөн дээр асуудал байхгүй. Тэгээд такси маань захиалсан такси маань яг урд ирээд зогсдог тий. Энэ Яндекс.Go аппликейшн энэ Станы улсуудад үйлчилдэг бас Оросд үйлчилдэг юм байл шүү. Яг адилхан. Казахстанд ч адилхан үйлчилж байгаа. Тэгээд юунд Узбекистанд ч адилхан үйлчилж ирсэн тийм ээ. Айгу амар, айгу хэрэгтэй аппликейшн. Тэгээд тэрүүнгүй бол ер нь айгу хэцүү. Онгоцны буудлын дээр юм уу, галт тэрэгний буудлын дээрээс ингээд зүгээр хувийн таксинууд бол хамаагүй үнэтэй яваад байгаа шүү дээ. Тий. Тэгэхэд бол тэнцэнээс шууд дуудчихад бол яг л нөгөө хямд үнээрээ тийм ээ. Онгоцны буудлын дээрээс ч хамаагүй, галт тэрэгний буудлын дээрээс ч хамаагүй яг үнээр чи үргэж өгдөг. Тийм давуу талтай юм байлээ. Тий. За нэг тиймэрхүү байна. Тэгэхээр Узбекистан руу манайхан тэр болгоныг яваад байдаг Турк гэж аюул яриад байгаа шүү дээ тий. Тэгээ тийм болохоор манайхан хямдхан тэгээд бас их юм үзье гэж бодох юм бол Узбекистаныг зориороо гэж л одоо зөвлөмөр байна да. Бид хоёр аяллаа компани байхгүй. Гэхдээ Узбекистан маш таалагдсан учраас зүгээр Узбекистан руу яваад үзээрэй гэж хэлмээр. Гэр бүлэрээ явбал бүр гоё шүү. Гэр бүлэр манайхан машинтай явж байгаа тэгээ Ганбаатарын залуутай таарлцсан хоёр хүүхдээ дагуулад эхнэртэйгээ ингээд дөрүүлээ ингээд айгүй олон улсуудаар яваад тэгээд бид нар Казахстанд таарлцсан тэр дөрөвдөөгөө бүр сар аялаад явж байгаа. Тэгэхээр манайхан бол ерөнхийдөө бол ер нь зугаалаад
эхэлсэн. Сурж байгаа юм байна. Тийм байлээ. Манайхан тий. Тэгэхээр тэр хүмүүсээс ч гэсэн манайхан юм сурах боломж бас аюул их байгаа гэж би бодож Тэр байна. залуутай холбогдох юм бол тэр залуу чинь ингээд бүр аялаа сурцсан. Ингээд нөгөө аяллаа юунуудыг ингээд аягүй сайхан тайлбарлаад өгчих юм байл шүү. Тийм байлээ. Тий. Тэгээд ах шиг байсан тий. Тий. Тийм. Ер нь бол аялахад бас судалж агаад яаж аялах болох уу гэдгийг тий маш нарийн судалж агаад аялууд бас хамаагүй хямдханаар аялж болохоор юм шиг байдаг шүү дээ. Одоо жишээлбэл эндээс бид хоёр чинь Алматаа руу нисэхэд бол үнэтэй шүү дээ. Ирж очих билет чинь нийлээд 5 сая 600-700 мянга болчихж байгаа шүү дээ. Харин тэр чинь ингээд эрхүү рүү очиод эрхүүгээс онгоцонд суух юм бол Алматаа эрхүүгийн хооронд чинь ирж очих нь 900 мянга гэж байгаа шүү дээ. За тийм ээ. Хямдхан тусдаг юм шиг байлээ. Тий. За тэгээд плов идсээр байгаа плов нь бол үнэхээр янзын амттай маш олон төрлийн амттай янз янзын плов байдаг болохоор плов идсээр байгаа бид хоёр идсэн нэг өвдгсөн. Тий. Гоё юм байлээ. Үнэхээр хоол бол үнэхээр сайн хоолтой. Тий их ер нь Монгол хүн тохирсон хоол тийм ээ. Тэгээ халуун юм байхгүй. Ер нь айгуу дажгүй лагман гэдэг гурилтай шил одоо бид нар гурилтай шил гэдэг. Гэхдээ амт нь ямар гоё гэж их гоё амттай. Самсаа за тэгээд шорлогнууд бол шүү дээ. Төрлийн шорлогнууд тэгээд маш хямдхан. Тэгээд Ташкент Алматад очих юм бол манайхан тэр хуучин эд эргэл зарддаг тэр захаар нь бас зочилж үзээрэй. Тэгээд их сонирхолтой хуучны эд зүйлс зарддаг юм байлээ. Сонирхсан зүйлээ хямдхан авах боломжтой. Би ихэд жишээ нь пенза тий 20 пенз авсан. Тэгээ сайн чанартай зурагдаагүй тийм пензнууд тэгээ хуучны одоо Элвис Пресли одоо юу Битлсийг авсан. James Rose авсан. Хуучны Пупа тэгээ Пол Мария гэдэг гоё пензнууд авсан. Стаканы суур авсан. Тэгсэн тэр чинь айгуу чанартай байлаа шүү дээ. Ямар ч зурагдсан юм байхгүй тий. Гоё пенсноттай ирсэн бид хоёр. Тийм болохоор Ташкент Алматаа энэ хоёр хотод хоёуланд нь тийм зах байдаг юм байл шүү. Тэгэхээр Алматагийн зөвхөн хагас бүтэн санд ажилладаг юм байлээ. Тий. Ташкентийн хоол өдөр болгон ажилладаг. Гэхдээ тийм захууд нь нэг сонин нь өглөө эрдээ 8 9- гээд цуглаад 2-3 цаг гэхэд бараг тавчт юм байл шүү дээ. За тэгээд манай бид хоёрын аяллыг дэмжигч Молли Милон Irish Pub дээр сууж байна. Irish Pub-ын хоол үнэхээр тасархай. За манай маргид энэ шарсан маханд дурлсан гэж хэлж болно. За тэгээд ая тухтай орчин үнэхээр ая тухтай тийм ээ. Тийм маш тухтай. Айгуу гоё ая тухтай орчин. За тэгээд хагас юу 5 гарагаас бүтэн сая дээр хүртэл орой юу амьд хөгжмөө тийм ээ тоглолттой байгаа тийм. Гэхдээ 9 сарын 1-ээс эхэлнэ одоо. Тийм 9 сарын 1-ээс эхэлнэ гэж байсан. Тэгээд манайхан энэ Молли Милон дээр үйлчлүүлж байгаарэ. Тэгээд бас хоол намттай хоолны үн бас чи түрүү хэлсэн тийм ээ. Бус ресторантай харьцуулах юм бол бас харьцангуй хямд шүү. Харьцангуй юм. За Молли Милон Irish Pub маань модны хоёрын өксөх замд Мандах их сургуулийн эсрэг талд яг. Тий. Өөрөөс харсан шахуу. Тий, ямар төв бид мөнх гал төв. Тий. Энэ байдаг шүү. За тэгээд бид хоёрын амьдралд бас нэгэн түүхийг бүтээхэд минь дурсамжийг бүтээхэд минь дэмжлэг өгсөн Молли Милон Irish Pub-ийнхаа баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд бид хоёр ер нь цаашдаа ер нь юм аялын нэвтрүүлэг бас болж өгвөл бас хийхийг бас зорж байгаа. Тий. Тэгээд ер нь дараачихаа бичлэг өгдөл тэгээд бид хоёр ер нь төлөвсөн юм болж байгаа тийм ээ. Байгаа. Тий. За түр баяртай манайхаа. За битсэн байгаа та хаш минь. Одоо бичээгүй үл зүгээр. За болий.